Боловсролын зээлийн сангаас 2017-оос 2018 оны хичээлийн 2 дугаар улирлаас эхлэн оюутны хөгжлийн зээлийг олгож эхэлсэн. Энэ хугацаанд 25,000 гаруй оюутанд 77 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Оюутны хөгжлийн зээлээр суралцж төгссөн залуус зээлээ төлөөгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй зээлдэгчийн загсаалтад орох нөхцөл бүрддэг байна. Тодорхойлбол оюутны хөгжлийн зээл нь ирээдүйн орлогот суурилан хүүгүү, барьцаагүй төгссөн өдрөөс нэхлэн 6 хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлдөөр зээл олгодог байна. Төгсөгчдийн хувьд зээл авсан хэмжээнээс хамааран өөр графикаар төлөлтөө хийдэг. Тухайлбал 1-ээс 3 сая хүртэлх төгрөгийн зээл авсан оюутнууд сургуулаа төгснөөс хойш 1 жилийн дараагаас зээлийг төлж эхэлдэг байна. Мөн 3-аас 8 сая төгрөг хүртэлх зээл авсан оюутнууд 6 сарын дараагаас зээлийг төлж эхэлнэ. За 8 сая төгрөгөөс дээш зээл авсан оюутнууд 1 сарын дараагаас зээлээ төлж эхэлдэг байна. Монгол банк дахь зээлийн ангилал өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Зээлийн эргэн төлөлтөө хийхгүй 365 хоногоос дээш буюу 1 жилээс дээш хугацаа хэтрүүл найдваргүй зээлдэгчийн ангилалд ордог байна. Манай зээл бол шууд Монгол улсын мэдээллийн системд бүртгэгддэг. Тийм учраас зээл маань яг хоногоор зээлийн ангилал буураад явдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1-ээс 30 хоногт зээлээ төлөөг байх юм бол хэвээ ангилалтай явж байдаг. За 30-аас 90 хоногт зээлээ төлөөг бол хугацаатарсан зээлийн ангилалтай явж байдаг. За 1 жилээс дээш хугацаанд төлөхгүй бол найдваргүй зээлдэгчийн ангилалд ороод ингэж явцдаг. Цар тахлын 2 жилийн хугацаанд төгссөн төгсөгчдийн хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гардаж аваагүй, хизээнээс төлөлтөө хийж эхлэхээ мэдгүй байгаагаас үүдэн найдваргүй зээлдэгчийн ангилалд орох тохиолдол гарч байна гэдгийг хэлж байна. Мөн зээлийн эргэн төлөлтөө хийх гэж байгаа төгсөгчид гүйлгийн нотгоо буруу бичиж хэлэх алдаа төгөөмөл гардаг байна. Гүйлгийн нутган дээр юу биччих вэ гэж маш их асуудаг. Тэгэхээр гүйлгийн нутган дээр төгссөн сургуулаа тухайн хүүхдийнхаа овог нэр регистр утасны дугаараа бичиж хийхдээ зээл төлөвтэй авчдаг гэсэн. Ковидын улмаас яг хүүхдүүдэд гар дээр нь зээлийн эргэн төлөлтийн хуваар хүргэгдээгүй гэдэг юм уу? Аль эсвэл хүүхдүүд зээлийн 6 хүртэл жилийн дотор төлнө гэдэг ингэж явж байдаг. Гэтэл эргэн төлөлтийн хуваарийг үүсцэн аваагүй улмаас ингэж зээлийн ангилал буурсан явждаг. Ер нь бол дараагийн оюутнуудад боломж олгоод зээлийн бол цаг хугацаанд төлж л байх хэрэгтэй. Нэмэлт мэдээлэл хүрэхэд төрийн сангийн зээлээр 2016 оноос өмнө суралцж төгссөн 13,000 гаруй төгсөгчдийн 15 тэрбум төгрөгийн диплом боловсролын зээлийн санд хадгалагдаж байна. Монгол Улсын засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор 2007-оос 2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын ихтэй сургууль, коллежийг 2.8 болон түүнээс дээш голч төвдөө төгсөж эзэмсэн мэргэжлэрээ 2 болон түүнээс дээш жил үр бүтээлж ажиллаж байгаа хүмүүсийг төлбөрийн зээл болон түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж байгаа учраас материалыг бүрдүүлэн диплом авах боломжтой байна. Мөн бусад төгсөгчдийн хувьд төлбөрөө төлн диплом авах хэрэгтэй гэдгийг боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн сануулж байна.